Монголчууд яагаад хаширдаггүй юм бэ? Өчигдөр буюу 2026 оны 2 дугаар сарын 24-ний өдөр маш харамсалтай үйл явдал болжээ. Тодорхойлбол Дорнод аймгийн Матад сумын нутагт байх Бөөр нууранд Прус маркийн автомашинтай зорчиж явсан 6 хүн Бөөр нуурын мөсөнд цөмөрч харамсалтайгаар 4 хүн одоогоор эндсэн гэдэг мэдээллийг онцгой байдлын байгууллагаас өгөөд байна. Одоо та бүхэн онцгой байдлын ерөнхий газраас өгсөн статистик мэдээллийг дуулгая. 2023-аас 2026 оны 2 дугаар сарын байдлаар онцгой байдлын байгууллагад гол нуурын мөсөнд цөмөрсөн гэдэг 73 дуудлага ирсэн байна. За үүнээс энэ ослын улмаас нийтдээ 2023 оноос 2026 оны 2 дугаар сарын байдлаар гол нуурын мөсөнд цөмөрч 13 том хүн 3 хүүхэд харамсалтайгаар эндсэн юм мэдээлэл байна. За харин онцгой байдлын аврагчид маань дээрх 73 удаагийн дуудлага мэдээллээс 37 том хүн 9 хүүхдийн амь насыг авран хамгаалж чадсан байна. За сүүлийн 5 жилийн статистик мэдээллийг авч үзвэл гол нуурын мөсөнд цөмөрлөө гэдэг дуудлага мэдээллийн тоо жил бүр нэмэгдэж байна. За сүүлийн 5 жилд онцгой байдлын байгууллагад 154 удаагийн гол нуурын мөсөнд цөмөрлөө гэдэг дуудлага мэдээлэл ирсэн байна. За тухайлбал 2021 онд улсын хэмжээнд гол нуурын мөсөнд цөмөрлөө гэдэг 23 дуудлага мэдээлэл онцгой байдлын байгууллагад ирж байсан бол 2025 онд энэ дуудлага мэдээлэл нэмэгдэж 30 болж нэмэгдсэн байна. За 2023-аас 2025 оны байдлаар авч үзвэл хамгийн олон дуудлага мэдээлэл гол нуурын мөсөнд цөмөрлөө гэдэг дуудлага мэдээлэл ирсэн аймагуудыг авч үзвэл Хөвсгөл аймагт 14 удаагийн дуудлага мэдээлэл, Увс аймагт 8 удаагийн дуудлага мэдээлэл, Баян Улгийн аймагт 5 удаа, Завхан аймагт 6 удаа гэх мэтчлэн хамгийн их гол нуур ихтэй энэ аймагуудад дуудлага мэдээлэл ирж байна. За мэргэжлийн байгууллагуудаас, онцгой байдлын байгууллагаас, цагдаагийн байгууллагаас иргэдийг гол нуурын мөсөн дээгүүр зорчиж болохгүй гэж хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан байнга сэрэмжлүүлэг мэдээллийг өдөр бүр шахуу түгээсээр байгаа. Гэтэл үүнийг иргэд үл таамсарлан гол нуурын мөсөн дээгүүр дураараа зорчиж өөрсдөө эрсдэл учруулсаар байна. Монголчууд яагаад хаширдаггүй юм бэ?